Сиавэрлтэй гэсэн Котошигүкү версэнд хүрээд авлаа. Баруун гараар Маушин верстэй Кэгтийн хож гэсэн Маушин версэнд байсан. За түүнийг нь Котошигүкү тавиулаад за хоёр гар суган дотор нь орсон. За Кэгтийн хоо гарыг нь уургалаад өрөөд авсан. За тэндээсээ шахаж түрээд явж байна. За Котошигүкүд хүч гаргах ямар ч боломж өгөхгүй байна. Зя харин Котошигүкү Габриёбиго хийсэн жолмор өсөлтөгч өгөө дивжэний захад аваадсан Кэгтийн хоо цэвгний өмнөд бишиг талаалтаад. За яг тэр агшныг нь мэдрэмгцээ Котошигүкү өргөш нь зайлаад татж байна. Котошигүкү 7 даваа 6 оноотой Кэгтийн хоо цэвгний 5 даваа 8 оноотоос Макокоши болж цолоо оруулахаар боллоо. Көмсөби цолоо ирэх 9-р сарын башид бол хураалгана. За оташруулсан мэтлэгнээс Котошигүкү доогуур тачаасан байна. За олмаар баруун гараараа Маушин өрцөд болоод авсан. Кэгтийн хоо цэвгний гэсэн Маушин өрцөд болсон. За тэр зарцыг нь бол маш хурдан тавиулж байна. За олмаар Котошигүкүгийн хоёр гар суган дотор нь орсон. Заяагийн агшин Кэгтийн хоо цэвгний хоёр гарыг нь гадуур нь уургалаад өрөөд авсан. За тэндээсээ шахаж түрээд явсан боловч Котошигүкү маш их хүч гаргаж тогтсон зоолмаар Габриёби өөрийнхөө үндсэн мэхийг хийсэн. Дивжэний захад аваадсан Кэгтийн хоо энэ нэг гişиг талалтсан. За яг түүнийг нь дагуулад дагуулж татаад даваа авч байна. Сиавэрлтэй гэсэн Кэкрио барьц өгсөнгөө өөрөө дивжээ тойроод Цупарыг явсан хэсэнээс хатуу хүчтэй дайралтайсаа Ошидаши мэхнээр Кэкриоандыг үлдэшрээд боллаа. Занснер Кэкрионд мөн л 5 даваа 8 оноотой Макокоши болж байна. 9-р сарын башид мөн Сикиоки цолоо хураалгахаар болсон. Харин хэсэнээс хатуу 8 дахь даваа гарсан. Сикиоки цолоо хатгалж үлдэж байна. За эх сарын 9-р сарын башид бол зүүн жигүүрийн Сикиоки цолон дээрээс барилдахад бэлэн болж байна. Я тачаан дээр Кэкрионд барьц авахсан боловч тэрхүү баруун гарынхны өрцгийг нь бол хоригдсан юм байна. Зоолмор Цупарыг хэсэнээс хатуу өсөлтөгч өгөө дивжэний захад тавьсан. За тэндээсээ хүчтэй Цупарыг хийснээр Ошидаши мэхнээр ялтаа болж байна. Яг Кэкрионд муу эсвэл хэсэнээс хатуу тийм сайн бол барилдааны хийсэнгөө. Яг ихтэй хэсэнээс хатуу Сикиоки цолон дээр үлдэж байгаа Кэкрионд явж Сикиоки цолоо хураалгахаар боллоо. За Кэкрионд явж маргааш 8 оноотойгоор Котомицуки Озукитой хүчсэн. Үлдэж байгаа хоёр өдрийн айл нэгэнд авсан нөхөд Озуки цолоо хамгаалаад үлднэ. Гойтогийн хувьд 9 хүнээгээ үлээж байна. 4 даваа 9 оноотой өнөөдөр Чотайко Озукигийн үүдээс Гойто юу хийж чадсан вэ? За тачаан дээрээс Чотайко Озуки барилгын санаачлыг гартаавал байсан. Өсөлтөгч өгөхөө чийж сөхөд. За түүнээсээ маш урдан Цупар хийсэн. Зоолмор нэг шилдэг татсан Гойто дагаад үлдсэн байгаа. За үлдэхэд нь шууд өгсрүүлээд Цупар хийсэн. За түүнээсээ Ошидаши ялтаа болж байна. Зя 7 дахь даваагаа барилдааны 13 дахь өдөр авсан. Озуки Чотайко маргааш Кайо Озуки төрөлх юм байна. Тачаасан ганцхан зэстэл ялтаа болж байна. За тун ойрхоноос тачаа ихэдээс ер нь өсөлтөгч өгөө хуурсан байна. Хүчтэй тачаа хийх гэж байгаа юм харагдавч амны шиг яг тачаан дээр бол зайлсан. Олмоор 10 дахь даваагаа авч байна. За тачаан дээр зүүн гар тал руугаа зайлал баруун гараараа Маушин ярьсан. Котомицуки тэмцээний захад баг зэрэг тэмцээрээ олох гэж ядаж явах үед нь тэндээсээ шууд түлхээс гаргалаа. Ошидаши. Котомицукид бол нэлээд харамсалтай байгаа. Котомицуки маргааш Кэкрион амтаар за түүнтэй даваа унаа гэж болсон. Амнишики. Маргааш Сочиний шинж өрөлтнаа.
Явартай гэсэн Кайозуки баруун гараараа барьцаалаад авсан. Хоёр бүх зүүн талаараа хавд үргэлжлэн байсан маань Ивакияма мөн зүүн гараараа Маушин барьсан гэсэн. За Кайозуки баруун гараг гэсэн. Энэ л гэртэй байгаа юм да. Тэр нь баруун гараараа Маушин бариад авсан тохиолдол юм ямар ч зүйл гаргаад руу хэвдэг. Энэ хүнчинтэй бүхий өөртөө ганцхан биш шүү дээ. Тал шууд дижиний захиалгыг гаргаж байна. Ерөнхийдөө мэдсэн хэлбэрээр Озуки Кайо Баристаны 13 өдөр 7 дахь даваагаа авлаа. За тачимдэр нэг алгадж ороод Маушины баруун гарын барьцтай болоод авсан. За тэндээсээ шууд Нагэ исэн Ивакияма тогтсон байгаа. За Кайозукигийн зүүн гараараа сухсан, баруун гараараа Маушины өрцөнд ирсэн. За ингээд өрсөлдөгч өгөө нэг шахаж татаад за тэндээсээ шууд Ерөнхийдөө мэдний хэлбэр тавч байна. Яг Кайозуки үлдэж байгаа хоёр үйл айл нэгэнд даваасан бол тачгүй шийдэж Озуки цогтойгоо үлдэнэ. За өөрөлтөө гэсэн авраг давхар Маушины өрцөнд үлсэн Харамоо Бужозуки ч гэсэн давхар Маушины өрцөд хоёр бүх баруун талаараа хавд үргэлжлэн болсон авраг Сүрий дашилсан Харамоо Бужозуки тогтож байна. За маш их хөвч гаргаж тогтсон. За нэг хагас татсан. Асашурыг авраг тогтож байна. За Харамоо Бужозуки дан Маушины барьцтай. За авраг давхар Маушины барьцтай байгаа. За ингээд шахаж татаж маш дээгүр гаргаж ирээд гойцснаар бол даваа авч байна. За үнэхээр их хэрэгтэй байгаа маань. Зарим аврагын сүүлийн 2 өдрийн барилдаа бол үнэхээр өлөгцөл байсан дээ. Өчигдөр бол Котомицуки Озукиг бол илт илүүрхэнд авч ирсэн саргалаа. За Харамоо Бужозуки барилдааны явцад бол нэг Маушины барьцаа алдсан. За тэр нь бол үнэхээр барилдааны цааш цаашдын үр дүнд бол үнэхээр сөргөөр нөлөөлөлт юм яг. За хоёр бүхэл давхар Маушины өрсөлдөй болоод үлдсэн байгаа. За яг энэ өрсөлдөй дээр бол Асашурыг аваад Харамоо Бужигийн барьцыг нь бол тавьсан заавалмаар шахаж татаж за гоёроо хашиж за тэндээсээ даваагч байна. За энэ бол яг л Монгол үндэсний бүх байсан. Маушины өрсөлдөөс үнэхээр маш сайхан татсан юм байна. За тэндээс бол өсөлтөж өгчтэй боломж олгоцсонгүй. За зүүн талдаа Асашурыг аваад гаргаж байгаа